Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт. Нэгтлэн бодогчийн эрх олгох шалгалт. Монгол Улсын мэрэгсэн нэгтлэн бодогчийн зэрэг горлогч нь ихтэй сургуулийг нэгтлэн бодогчийн мэрэгчлэр төгсөж, мэрэгчлэрээ 2-оос доошгүй жил ажилласан. Ихтэй сургуулийг санхүүч, эдийн засагч, менежментийн мэрэгчлэр төгсөн нэгтлэн бодогчоор 4-өөс доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Мэрэгсэн нэгтлэн бодогчийн 4 жилийн эрх олгоход дараах шалгалтууд багтана. Сорилт шалгалт, мэдээллийн технологи, ур чадвар, мэрэгжлийн англи хэл, ёс зүй, мэрэгжлийн үндэс, санхүүгийн тайлан гаргах арга зүй. Үндсэн шалгалт. Хууль эрх зүй татврын бүртгэл 1, санхүүгийн менежмент 1, аудит ба баталгаажуулалт, санхүүгийн тайлагнал 1, өртөг ба гүйцэтгэлийн удирдлага. Шалгалтад хэрхэн бүртгүүлэх вэ? Мэрэгсэн нэгтлэн бодогчийн эрх олгох шалгалтанд бүртгүүлэхдээ шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж онлайнаар материалаа илгээнэ. Шалгалтанд оролцогч нь Dynamic Ceg Mon ICP-ийн систем рүү өгөх шалгалтаа сонгон бүртгүүлэх ба хавсралт материалыг хамтд нь илгээнэ. Мэрэгсэн нэгтлэн бодогчийн эрхийг 4 жилээр олгох. Мэрэгсэн нэгтлэн бодогчийн эрх олгох шалгалтын бүх шалгалтыг амжилттай өгч тэнцсэн иргэнд Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын удирдах зөвлөлийн тогтоолоор Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчийн эрхийг 4 жилийн хугацаатаагаар олгоно. Мэрэгсэн нэгтлэн бодогчийн эрх сонголт. Мэрэгсэн нэгтлэн бодогчийн эрхийг 4 жилийн хугацаатай авсан гишүүн нь эрх авснаас хойших 2 дахь жилд эрх сонгох сургалтанд заавал хамрагдана. Харин 4 дахь жилд хугацаагүй эрх олгох сургалт шалгалтанд хамрагдаж тэнцснээр Монгол Улсын хугацаагүй эрхтэй мэрэгсэн нэгтлэн бодогч болох юм. Мэрэгсэн нэгтлэн бодогчийн эрх олгох шалгалтын хөнгөлөлт, чөлөөлөлт. SSA-ийн шалгалтуудаас амжилтаа өгч тэнцсэн тохиолдолд тухайн шалгалттай дүүцэхүйц хичээлийн шалгалтыг чөлөөлнө. Монгол Улсын татврын мэрэгсэн зөвлөхийн эрх авсан бол хууль эрх зүй татврын бүртгэл шалгалтаас чөлөөлнө. Хэрэв та SSA-ийн жинхэнэ гишүүн эсвэл дэд гишүүн бол зөвхөн хууль эрх зүй татврын бүртгэлийн шалгалт өгнө. Гадаадын иргэнд Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчийн эрх олгох. Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын удирдах зөвлөлөөс хүлээн зөвшөөрөгдсөн улс орны мэрэгсэн нэгтлэн бодогчийн эрхтэй гадаад иргэн хууль эрх зүй татврын бүртгэл шалгалт өгөх ба тэнцсэн тохиолдолд Монгол Улсын мэрэгсэн нэгтлэн бодогчийн эрхийг хугацаагүй олгоно. Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт.